Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлаган дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоёройтойгоор та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 17-ны 5 гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид өгтлөгч гэрлээ найруулагчаар Өнөр Баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Sky Media high speed хязгааргүй интернет хязгааргүй хэрэглээ гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдрийнхөө нэвтрүүлгийг нэг гоё шүлгээр эхлүүлнэ. За би одоо жаахан гоё цуурай мурай нэмж өгье өөртөө. За тэгээ нэг гоё шүлэг уншиж өгөөд нэвтрүүлгээ эхлүүлнэ. Аавда би хайртай. Манан дондоор өглөө эрт малгай дүрэн жимстэй ирнэ гэд уул өгсөд явсныхан дараа уйлж билээ аавынхаа араас. Одоо ч амтагддаг ямархан шорвог огт мартдагын аргагүй нулимс аянда гацар дээр хатсан ч алсын уулыг ширтсэн хിവэр аав чалга бас жимс чалга. Амьдрал уулал түнхэн хожим намайг малгайгаа аваад жимсэнд явхаар хойноос уйлах охид минь л шуугилднаа гэж яруу найрагч Батбаягийн шүлгээр өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлье гэж бодлоо. Тэгээд лав гараг бол талархах, дурсах өдрөө. Тэгээ өнөөдөр уушиг нөмөртэй аавыгаа дурсгаах нь байна. Тэгээд хэрвээ аав ч нь одоо амьд таны хажууд тантай хамт амьдарч байгаа бол аавда бас хайртай гэдэг сайхан үгийг хэлэх боломжийг олгож байна. Тэгээ ер нь бол ингээд бид нар илүү их ээж гэд байгаа юм шиг санагддаг. Тэгээ аав нар маань бас яах үлдчихгээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдоод таны аав ямар хүн байсан? За одоо байгаа бол бас аавда хайртай гэж хэлмээр байвал энэ боломжийг ашиглаад хэлээд аваарай. Тэгээ таны аавын ямар зан чанар танд хамгийн их өвлөгдөж үлдсэн гэж боддгийн тийм ээ? Аавынхаа юуг хамгийн их санаж байна? Аав чинь яг одоо байгаа бол та аавдаа юу гэж хэлэх байсан? Тийм ээ? За аавынхаа ачийг хариулж чадсан гэж та боддгоо гэд өнөөдөр уушиг нөмөртэй сайхан аав нарыгаа магтан дуулж аавтаа хайртай гэж хэлье. За тэгээд хэрвээ аавтай нь тэнгэр тайсан таныг тэнгэр дээрээс харж байгаа гэж та боддог бол аав нарыгаа өнөөдөр сайхан амттай дурсцгаая. Ингээд манай шууд эфирийн утас 7777 3883 утас маань нийтлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютудэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, за мөн спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За ингээд манай шууд эфирийн утас 7777 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830. Эхний сонсогч 96 10-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 96 10. Тасарчлаа. Манай шууд эфирийн утас 7777 3883 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдорой. За 99 эрттэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 90. Эмжил радио? Байна уу? Байна. Орой минь түргий. Орой минь. За та сайн нэвтрүүлэлт холбогдсон. Сэдвээ сонссноо хөө? Би сая сонсож байгаа л яриад байгаа юм байцвал анх удаага холбогдож чинь байг заалгаад байдаг. Ерөөсөө холбогддог байхгүй юу? Энэ удаад анх удаа холбогдсон шүү. За. Байгаар. За аав байгаа юу? Аав маань байхгүй. За тэгвэл аавынхаа талаар сайхан дурсамжаа хуваалцъя тийм ээ? Харин тийм. Би харин аюу гоё сэдвч таарлаа гоё холбогдлоо. Манай аав чинь Гүмрийн Баатар бараатын дашнам гэдэг юм байсан. За. Гүмрийн Баатар тэгээд яг 53 настай өнгөрсөн. Одоо бодоход одоо яг нацдаг насандаа л юм уу те надаас нэг 4-5 ах хүн байхаар өөрийгөө бодохоор ийм залуухан нараа явсандаа гэдээ яг бодчихлоо. Ямар мундаг ямар салбарын хөдөлмөрийн баатар вэ? Маань Тээвэр. За. Одоо нөгөө хатан жолооч гэж ярьдаг байсан. Хатан тариалан марилан гэдэг тэр социализмын нийгмийн үеийн л
яг 2000 он гарахын өмнөхөн л арч гарах үед манай хөдөлмөрийн Баатар Бараатын Дахнам гэдэг хүн байсан. Тэгээд одоо тэр сайхан аавыгаа бас ингээд ерөөсөө нөгөө нэг аав маань намайг 25 хүрээгүй байхад бурхан болчихж байгаа байхгүй юу? Тэгээд одоо би боддгийг тэр үед чи яг нөгөө 2000 он гарсан нийгэм чи жоохон хүнд хэцүү бид нар бүгдээрээ оюутан тэ аюу хэцүү хүнд үед одоо байсан болоод ямар нэгэн байдлаар хэсэг гэсэн ингээд нэсээ нурцлах байлгах чадах байсан даа гэж бод хамсдаг байхгүй юу? Тэр залуу насандаа явсан байх аав маань жаач хүрээгүй гэд боддгийн. Тэгээ ер нь бол ингээд яг ингээд аав маань байхдаа ямар их ингэж хайрлж ямар их ингэж сайхан үгээр урам өгч хүүхдүүдэд ямар их гоё үгээр мэдаадаг байсан бэ гэж одоо боддог байхгүй. Намайг бол ингээд би айлын яг аавхаа том охин нахгүй дээр нэг ахтай. Тэгэл манай аав бүр намайг бүр ингээд орой ингээд хичээлээ тараад татуусны бууд гэхээр харанхуй болохоор хүлээгээ зогсчээж идэвлээ. Тэгээд заримдаа нүдэн харагддаг шүү дээ өрөвдмөр. Тэгэл одоо би ер нь бол аав нь амьд цэрүүн байгаа хүмүүс тэр тэгээд айгүй хайрлах хэрэгтэй байх шүү. Эрэгтэй хүмүүс ч өөртөө нөгөө нэг баргийн яолж моолдгүй энэ тан хэрэгэлдэхгүй үстэй тий. Тэгж гинт ингээд өвчнөд айгүй хүнд өвчин туссан байсан. Тэгээд 2 сар хэдэтэ асруулж байгаа явчихжээ лээ. Тэ ер нь тэгэл хүний эцэг гэдэг хүн бол яг хүүхдийнхаа одоо аавынхаа одоо өрөөл шиг ингээд өрөөгөөд идэг юм шиг санагддаг байхгүй хүүхдүүдээ. Дандаа сайхан үгээр миний охин тийм ээ, миний хүү тийм ээ гэж нэг ч удаа гар хурж үзээгүй хүүхдүүдтэй тийм хүн байсан. Тэгээд одоо хүүхдүүд нь аягүй сайхан бүгдээрээ хөдөлмөр бүгдээрээ л одоо ингээд дээд боловсралтай сайхан ажилд амьдрал явж байгаа. Тэгээд би боддог байхгүй юу. Маш их хөдөлмөрч манай ээж ч аягүй хөдөлмөрч хүн байдаг байхгүй. Тэгээд бүгдээрээ л амжилттай ажиллаж амьдарч байгаа хэдий ч ерөөсөө яг ингээд энэ амьдралд харамсаж байгаа юм нэг л зүйл харамсаж явдаг зүйл аавыгаа арай их талтцсандаа л бүр ингээд туйл их харамсдаг байхгүй. Өөрөө оюутан байсан тэг хөдөлмөрийн зах мөнгөний захт очиагүй тэгэл ийм хүнд үе байсан да цаг үе нийгмийн ч гэсэн тийм байсан гэж боддог. Та доороо тэгээ хэдэн дүүтэй вэ? Тэгээд доороо 3 эмэгтэй дүүтэй. Ингээд 5 хүүхэд үлдсэн байна. Ээж нь хэдэн настай бэлэвсрээд үлдсэн? Манай ээж хөрх амт одоо 30 хэд мэдтэй ч юм. Одоо чи би одоо ингээд бурхан болоод одоо 25 жил баг болцсон байж дээ. Тэгэхээр чи манай ээжтэй одоо 75 хүрж байгаа хүн гэхээр чинь бас л юу юм бэ? Баг 30 гаруй жил болцсон байж дээ. Тийм байна. Тэгэхээр чи манай ээж чи ер нь түрээгөл юм уу 40 шахаад ч юм уу бол бэлэвсээ үлдэж байгаа. Тийм байна. Тэгээд одоо би бод манай ээж ингээл аавыг асраад ингээд байж хахад ямар их юу байдсан болоо гэж боддоо шүү дээ. Тэгээд тэрнээс манай ээж яг бүх хүүхдүүд нь оюутан үлдэж байгаа юм чи. Тэгээд дараа хамгийн баг дөнгөж нэгдүгээр курст орсон байсан гэл ингээд бодохоор ч энэ болгоны ард хөрх амт ингээл 5 хүүхдийг тавуул ингээд сургуулийн төгсгөөдөө боловсралтай болгоод ингээд байна гэдэг бас агуу юм аа. Манай ч одоо 1-2-ийнхоо асуудлыг шийдэхэд хүнд байгаа шүү дээ. Тийм шүү. Тэгээд одоо ингээд Монгол ээжүүд нэр үнээр агуу шүү гэж. Баширмэр шүү заримдаа ч гэсэн нэр бас өмөрдөө шүү дээ. Ингээд амар адилхан төстэй хүн явж идэж нэг тий. Нэг өмөрдөө хувцас мэтэл нэг ойрч хүн харангуй цаг ингээд нэг машин барьж явж байгаа юм баг ингээд дагаж эргэж хараад ингээд мэлмэржсэн үе байдс надад. За холбогдож сайхан дурсамжаа аавынхаа талаарх сайхан дурсамжийг хуваалцсан танд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Танаа нэвтрүүлгийг байнга сонсож явдаг шүү. Тэгээд өнөөдөр азар холбогдлоо. Танаа нэвтрүүлгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За мөөгийн сонсогч маань утсан байна. Аавыгаа дуурайсан, ажилсаг, амьдралтай арчаатай бас аавыгаа тэр чигтэн дуурайсан гэж хэлдэг дээ ах эгч нар гэсэн байна. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За
Манай аавын хувьд бол Цэвсрэнгийн Баатар гэж хүн байсан. Тэгээд Ус аймгийн Өндөр хангаас сумын харьяа тэгээд жоохон 6 настай байхдаа хот руу орж ирээд энэ 14 дугаар сургуулийг төгссөн. Тэгээ багшийн дээдээ физик математикийн багш мэрэгчлэр төгсөөд Баян онгорт анх хуваарлагдаж очиод тэгээд манай ээж дархан хуваарлагдсан байсан. Манай ээж маань болохоор анагаахыг төгссөн эмэгтэйчүүдийн их эмч хүн байсан. Тэгээд аав ээж хоёр маань ингээд дарханд амьдралаа эхлүүлснээр за би болоод ингээд дархан хотод дархны унган болж мэндэлжсэн түүхтэй. За тэгээд тасар зайгаар нь би бас аавын талаар дурсаал явъя. За нэг дуудлага тасарчлаа. Манай шууд Фириотоос 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээд манай аав Дархан хотын 7 дугаар сургууль, за 3 дугаар сургууль, 9 дугаар сургуульд одоо хичээлийн эрхлэгч, багш, захирал, за тэгээд хүүхдийн зулгын гол хүүхдийн цэцлэнгийн захирал, за тэгээд Дархны шинжлэх ухааны технологийн сургуулийн бас аж ахуйн албаны дарга гэдэг ер нь бол насаараа боловсролын системд ажилласан ийм хүн байдаг байсан. За 99 дугаартаа сонирхтой холбогдлоо. Энжел радио. За орой минь гэрлээ. За бэктрүүлжиг хөлийгч ч одоо яалтчгүй аавын ганц охин шүү дээ. Одоо сэтгэлэн бариараа. За таныг бол тээ. Миний маавч одоо миний аав ээж намайг нэлэх хахад одоо бас амьдралын шалтгаанаар шалтгаан байсан болоод салсан баг. Игч дээр нэгээр наваа салсан гэдэг. Тэгээд намайг 3 сартай байхад манай аав намайг хүн болгоод өөр дээрээ аваад үлээтэй. Тэгэл яг ганцаараа өсгсөн гэдэг юм да. Одоо энэ түүхийг болохоор холбооны барилга монтаж, телефон радио холбооныхан мэддгийг гэсэн. Холбооны зургийн институт гэдэг учир нь швэр үлгээтэй хүүхдээ ажилдаа аваа явдаг байсан гинэ чаас. Тэгэл зундаа хамралтаа аваар амралтаар үлгээтэй хүүхдээ аваад явдаг байсан гинэ чаас. Тэгээ ер нь ийм аав нараас ховрлах. Би зарим нэгтэй назраас чи ийм аа байж чадах байсан уу гэж ер нь зөндөө асууж ирсэн. Хизээч чадахгүй гэж надад нэгэн ч чадна гэж хариулж байгаа биш. 3 сартай хүүхдийг яаж хүн их юм бэ? Тэгээ дээрээс нь би чинь өрөөл татах байсан байхгүй үлгээтэй байхдаа. Тийм үү? Тий. Өрөөсөн тал тэр зэгтээ өрөөл татахаа бүр дүмж төрөөд унгаагаад бэртээцсэн гингээ намайг тэгээ өрөөл татахаа тэгээ маш их орой хүлд орж орой сууд сурсан. Тэгээд аав маань нууцаар цэцлэсвэйт ч нөгөө отослан бариасаар хориотой тэд нар дээр нууцаар очдөг байсан гэж юм. Тэгээд маш их архиар компресс тавиал тэгэл ямар ч намайг хүн хийсэн. Тэгээд өөрөө тэгээд Орос марс сургуулиас төгссөн болохоор Монголд миний хөвгтийн хөлийн эмчилгүүлээрээ миний хүүхдийн хөлийг бүр муухай олгоч шүү. Юм хөгцсөн хань эмчилгүүлээрээ гэж яг үнэ хэлжсэн байлээ. Тэгээд би хожим хань арцал гараад нэлээ хожим манай эрүүл мэнд ангахын шилдэг ухаан хөгцсөн хань нэлээ хүн таглаанд ороод ер нь баг эрүүл шахав болцсон байгаа. Тэгээд эрэгтэй хүн гэдэг өрдмөр юм билээ. Хизээч гэрт орж юм гадаа гарч ир болдог эрэх хүн гэдэг чинь хизээч бас яг ясан дээр ихийн хайрыг гүйцэтгэв юм билээ хөрх юм. Тэгвэл өөрөө чигтэй. Хизээч аав нь ээжээ хайрыг гүйцэхгүй шүү. Гүйцэтгэл гэдэг яагаад гүйцэтгэл үзээд байгаа. Яа тэгэхээр намайг чинь дундаа ингэж даах чинь натаа хамт хороолоор явж байгаа л дэлгүүр дээр социализм юм хороолын дэлгүүр дээр буу очруулаад юу олов гэхэд тийм дансаг зарж байгаа байхгүй орсон. Тэрэнд чи аавстай алалцаад нөгөө дэлгүүр рүү гүйж ороод амар том урзаалга бодолтож аваад дүүрэн дамсаг надад аваад одоо тийм л ав байлаа шүү дээ. Тийм тэгээ бүх юм надад ерөөсөө хамаг амьдрал сэтгэл зүрх өөрийгөө оорсон тийм хүн байхгүй. Тэгэл маш ихт өнгөрсөн. Яагаад гэхээр түрүүний хүүхэн яг үнэ хэлж чинь эр хүн гэдэг юусаа гадна хэлдэггүй, ярьдаггүй, зовж байгаа шаналж байгааг хэлдэггүй. Манай аав зөвхөн юуг л надад хэлдэг байсан гэхээр намайг жоохон ухаан орсон цагаас яг ингэж байгаа аав нь өвчүүл яана гэж ойлоод идэв гэсэн. Тэгвэл миний аавгаа ганцаархнаа орчуулах нь үстэй яана гэж ойлоод идэв гэсэн. Яана. Тэгээ би тэр үеэс үхэл гэдгийг мэдэрсэн шүү дээ. Сургуульд ороогүй байхдаа би нэрээ аа өвчүүл би яг ингээ ганцаараа оршуулж чадахгүй яана гэж. Тэгээд хоёулаа тэрвэрлдээ уйлдаг байж юу. Яг тийм жоохноосоо би үхэл гэдгийг мэдэрсэн шүү дээ. Тэгээд тэгсээр нэ би амьдралдаа ерөөсөө олон хүний үхэл хагцал үзээгүй. Зөвхөн л аавгаа өнгөрөхөд тийм ганцхан аавхаа л урсгалан дээр очиж байсан. Гэтэ би аавгаа уршуулахдаа шоконд ороо юугаад сандгүй мэддэггүй. Тэгээд таны хэдэн настай байхад аав нь өнгөрсөн? Намайг одоо яг ид амьдрал минь сайхан болоод тий. Одоо л нэг өстө нэг охин маань нэг одоо нэг гайгүй болох нь дээ гэл ингээл 3 түүхтэй гаргачаал бас тэр бат маш их амьдралын янз бүрийн юм үзчихэж түүхэн гэдэг чинь. Маань үзэж туулаар гайгүй ажил би залуулаад нас би төрөөл бас ингээл амьдралын доктортой докторгоо басан болоогүй зовооч л байгаа юм чинь бас тэр хүний чинь.
Тэгээд нэг дөнгөж яа гайгүй болдог дээрээ манай аав харвал тэгээд өнгөрсөндөө гэхдээ би аавгаа өнгөрөхөд ямар ч байсан сэтгэлээ намрааж дээш нь явуулсан да. Тэгээд аав маань ямар ч байсан сэтгэл нь амарсан. Бараг кино шиг түүхтэй битээр тэг хүүхдүүд маань энийг ээж бичээрээ бичиж үлдээгээрээ энэ бол бараг кино шүү түүх шүү гэдэг байхгүй юу. Та тэгээд ээжтэйгээ ийм амьдрал ховор шүү гэдэг. Төрсөн ээжтэйгээ би хожим нь төрсөн ихшмчтэйгээ илүү татнасан. Төрсөн ээж маань чаваас босоод насаараа ганц би. Гэхдээ маш бас хүнд амьдралтай, хүнд өвчин хавдар туссан хойно би бас очиж эргэж очиж ирсэн. Өнгөрсөн би очиод цаачлаад тэр нацсан тэр чинь намайг төрүүлсэн шүү дээ. Хэрхэн байгаагүй бол би байхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг хизээч бид нэр шүүмжилж болохгүй шүүх хэрэг байхгүй. Яг үнэ. Одоо бол би айгүй автага байгаа юм шиг амьдэрдэг шүү дээ сонио. Тэгэхээр би хүн амт хэлдэг байхгүй би ингээд аавгаа зүгддэг маш гоё байдаг. Зүгдэнд ороход би бүр илүү гоё байдаг, жаргалтай болдог. Хүмүүс намайг гандын яв ном уншаас үгүй би эсэргээрээ байдаг. Би хизээч би аавгаа зүгдчихээд нэг ч удаа би гандын яв ном уншиж байгаагүй. Би жоохон өөр сэтгэлгээтэй болохоор. Гэтэл яг тэр зүгд бол зүгээр л намайг хараад хандаж байгаа зүгддэг байхгүй юу? Надтай хамт байгаа юм шиг маш гоё. Одоо тийм учраас тэр хүн намайг бүх юмаа надад зориулж сэтгэл, зүрх, амьдрал надад энэ шулуун хүн зам тэр хүн надад төлөвшүүлсэн. Эмэгтэй хүн ингэж амьдрах хэвээр их хүн ийм байх хэвээр гэдэг тэр хүн надад зааж сургасан. Тийм учраас эрүүл мэндэ ингэж анхаараарай. Миний охин би муутай юм чинь ийм байгаараа гэдэг ингэж миний энэ амьдралын хүмүүс гэрийн боловсрол төлөвшөл энэ бүх юмыг гооцон хүмүүжлийг маш их суулгасан. Би нэр аюул ярьдаг шин нэвтрүүлгүүд маш их гооцон хүмүүжил суулгасан надад. Монгол байдаг бүх юмыг амьд сэрэн багта бүгдийг үзүүлээд одоо би ерөөсөө энийг үдчихсэн гэсэн нэг надад байдгүй бүх юмыг үзээд хараад урлаг театр соёл бүх юмыг үзсэн хүн. Тийм учраас тэр хүний ачиг яаж харуулж байгааг би хүүхдүүдэд сайхан өсгөл хүн шиг сайхан өсгөл яг л миний аав ямар гэдэг тийм хүн шиг сэтгэлгээтэй өсгөл би өөрөө гой шунаад дэлгүй шалцганаад дэлгүй эрүүл саруу байхын төлөө ингээл тэмцэл сайхан амьдарч сэтгэл санаа бол өөдрөг сайхан л амьдардаг би. Ад жаргал гэдэг жоох юмнаас л ингээл хардаг мэдэрдэг. Зөв. За. Тийм учраас би ер нь жоохон уунтөгч зам дургу энэ маш их шүмжлэгч зам дургу. Нэ юм байгаагаар нь хүлээж авдаг гоё. Бид нийгмийг дагаж бас өөрчлөгддөг байх хэрэгтэй болов. Яг байна. Аав нар мундаг шүү. Наана хилдэггүй, ээшээс хилдэггүй ярьдаг. Тэр олон хүүхдүүд аав наргаа бас жоохон тоодгүй талтай шүү. Манай хүүхдүүд бол аав наргаа амар тоноо надаас илүү. Аавгаа. Мундаг аав нар бол наана хэлэхгүй дотроо шанална. Тийм ээ бүдэрсэн юу яасан юм хизээч хэлэхгүй. Маш их сэтгэл зүрхээрээ шаналаад насан богиноддаг юм билээ. Өвдөж байгаагаа ч хэлэхгүй юм билээ. За ойлголоо. За холбогцонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Бүр жоохон сандраад салгалаад аавгаа буцаж. За сайхан уйлмаар байвал бас сайхан онгот уйлчаарай. Уйлмаар байвал уйлж чагараа манайхан тийм. За баярлалаа. За дараагийн сонсогч гадаадас холбогцсон Angel Radio. Байна уу? Байна. За сайн. За. Таньжин шууд яар. Аавын тухай ярьж байна. Би яагаад ч аавтай ихэнд айгүйх гомдож явдаг байсан байхгүй юу? Манай аав ч нөгөө би айлд дунд хүүхэд болоод тэр мөн амьдралын ухаан сурах гад ч юм уу ингээд надад айгүй хатуу ширүү ханддаг байсан. Тэгэл тэрэнд нь амар гомдоор нь бусдыг эрхлүүлээл ингэдэг байсан мөртлөө надад яхаараа ингэж хатаа ханддаг байсан юм ингээд амар гомдол айгүй үзий яддаг байсан. Тэгээд сүүлдээ ингээд манай авч 95-нд намайг энэ өнгөс тахад насаарсан шүү дээ. Тэгээд бараг насарангууд нь тэгээд гашуудах шүү дээ. За одоо тэгээд бараг л тэг ингээд зөв зам руугаа явчихтэй ухааны бодол ингэж амар тэнэгдэг байсан. Залуу насны юм баггүй өдөр чинь. Тэгээ одоо ингээд сүүлдээ ингээд бодчихсон чинь аав намайг маш их юм сургаж тэг ингээд хүний нутагт намайг хол явж байгаа гэдэгт одоо хэрэг ингээд хичнээн ингээд хүүхэд байсан ч гэсэн ингээд хол явлаа гэхэд ядаж бие дааваа явчихсан гэсэн үүднээс намайг илүү их сургаад бэлтгээдээс юм болов гэж би боддоо шүү дээ. Тэгээд тэгээд яагаад очсон.
аюу хэцүү. Намайг л ад үзээд намайг л ингээд юм загнал юм болгоно гэж аахаа нөгөө нэг сэтгэл санаанд нь гэж өчнөөлгийн дандаа санаанд нь нийлдэг болохоор нь гомдол аюу их уурж гомдож явдаг байсан. Тэгээд ингээд сүулт ингээд уучлаад тэгсэн чи миний авч миний төлөөл юм хийгээд байсан юм байна. Гэдгийг ойлгосон л доо. Дуцаараад ирэхээр л хүн чи өөр нэг юм ойлгох юм биш үү? Харин тийм ээ. За. Авта би өөрөө татвал айгу хайртай байсан та. Тэгэлгүй ах вэ? Тэгэлгүй ах. За. Амчсан намайг хичнээн ингэдэг байсан ч намайг би тааж нэг өөрийн гэсэн би тааж амьдраад сураасаа гэсэн үднэс л намайг айгу сургадаг байсан юм гэдгийг л ойлгосон. Түс харсан ойлгосон. Яа та шүү амын дээрээс харж байгаа намайг тусалж байгаа гэдгийг би итгэдэг. За жаахан ч сэтгэлээ онгойлгосон болж тэхөө. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 19 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар High Speed, хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ гэх сураатаагаар Sky Media хамтран ажиллаж байна. За таны гэрийн эсвэл ажлын интернет гацаад, уншаад, тасалдаад байна уу? За тэгвэл та интернетээ яг одоо солиорой. Та өндөр хурдны 100 мегабит хурдтай High Speed болон өндөр хурдны интернет IPTV хосолсон High Bundle үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод SkyTel сегмент байрших хүрдийг эргүүлэн бэлгийн эзэн болох боломжтой. За бүх шинэ хэрэглэгч бэлэгтэй. Хамгийн хямдар, хамгийн хурдан өрхийн интернетийг та бүхэндээ Sky Media санал болгоод байгаа. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийн та 76 9000 дугаараас авч захиалга өгөөрэй. За 76 9000. За ингээд High Bundle үйлчилгээний хэрэглэгчдэд хамгийн хямдар, хамгийн өндөр хурдны гацхгүй, тасрахгүй өрхийн интернетийн үйлчилгээг санал болгодог юм найдвартай үйлчилгээ байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Sky Media, High Speed, хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ гэх сураатаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 94 тэгтэй дугаартаа сонсогчтой холбогдлоо. 94 тэг. Эмжил радио байна уу? Арай минь. За арай минь түргээ та сайн өдрөл холбогдлоо. Сэдвээ сонсно нөхөө. Сонссон аавын тухай ярьж. Яг үнэн. За таныг сонсож байна. Би бол өөрөө аавгүй өссөн хүүхэд. Одоо аав маань бол намайг ихтэй ах байхад үүд болсон. Тэгээд би хойд аавтай байсан. Хойд аав маань яг төрсөн итгэн хайрыг бол хэдэж нөгөө гүйцэхгүй шүү дээ. Одоо аавын хайрыг нэгсэндээ мэдэрч өсөөгүй хүүхэд. Баггүй юу? Би бол одоо нөгөө аавын тухай ойлголтууд ерөнхийдөө байдаггүй. Хайр, аавын хайр, аавын хүмүүжлэлийн нэтрээ юм байдаггүй. Зүгээр хүмүүс нөгөө нэг зөвлөхөд одоо манай зарим нэг найзууд ингэдэг байхгүй юу? Аав хоёр маань багт маань салсан. Тэгэнгүүт анаа байрах удаг байсан. Би аавдаа дургу хизээч орцохгүй энэ гэдэг ингээд аавыгаа одоо блоклно гэх үү тэрийг одоо юу гэж ярих вэ? Өгөөсөгдөг одоо хүлээн зөвшөөрдгөө тийм айгуу байдаг штэ. Тэрийг би бити тийм байгаасаа л гэж хүсдэг хүмүүсийг. Би өөрөө нөгөө аавгүй байсан учраас аавгүй тийм нөгөө завлан гэх юм уу дээрл хөлж өссөн тийм юм айгуу их мэдэрч исэн хүүхэд байхаас одоо л ингээд сэтгэл байдаг. Гэхдээ тэрийг одоо нөгөө идэх ёстой шүү дээ. Энд идгээд иж цаашаа явж байгаа. Тэгээд би нөгөө хүмүүст одоо найзуудтай ч гэсэн бусад ер нь ямар ч хүмүүс байсан. Ер нь аавыгаа та энэ хорвоод авчирсан хүн учраа та бити хизээж бити өгөөсгөж байгаарэ. Ямар ч тохиолдолд аавтайхаа холбоотой байж байгаарай л гэж. Ер нь яадаг аав хүн бол хизээж хүүхдээ хаяхгүй одоо юу гэж ер нь тоолцохноор тийм ээ
Огт байхгүй. Таны аав бол энэ хороо дэлхий дээр байхгүй болчиход ш таны миний аав. Гэтэл тэр хүний аав амьд байгаад байна, тийм үү? Тийм болохоор бити ингээд аавыгаа адлаараа, муулаараа ямар ч хэлээсэн энэ хүн таны төрсөн эцэгшүүл гэж хэлэх гээд байна, тийм ээ та? Яг зөв. За. Санаа юм шүү хэлэх гээд байна. Жоохон сэтгэл хөдлөө. Зүгээр ойлгож байна. За. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За, манай Мина бичсэн байна. Ёстой эмзэг сэдв аавын тухай дуу, кино, нэвтрүүлэг үзэж чаддаггүй штэ, уйлчдгийн гэсэн байна. За, наран цэцэг аавда би хайртай гэсэн байна. За, мөгийн жаргал сайхан байна. Аавтайгаа уулзаж чадахгүй явуулсан да гэсэн байна Түркээс. За, дараагийн сонсогч 9981-тэй дугаартай сонортой холбогдлоо. 9981. Эмжил радио. Өчигдөр минь дүргий. Орой минь дээ. За, таныг сонсож байна. За, ёстой сэдв. Миний аав цэргүүн байсан. Тэгээ намайг 18 настай бурхны харж авсан. За. Тэгээ би аавараа багтхий нэг үнэхээр амьдралын ухаан сурсан бид нар баг багтаа. Тэгээ бүхэл зүйлд амьдралд ямар батаа саатай давах тул баг сургуулийн хүүхэд авах бүх зүйлийг заагаас сурцсан. Тэгээ аавынхаа нэг юм дээр бас ханаас явдаг нэг зүйлээр аамаа цэргийн үний хүүхэд байсан. Тэгээ хэлмэгдээд өвөө маань. За. Тэгээд манай өвөө цэрэг бүх цэргийн бэлтгэлийн орлогч дарга бригадын мэдээлэл цолтоо тийм өндөр алан тушаалтай хүн байсан. За. Тэгээд аамаа тэр тухай огт ярьж чаддаггүй. Тийм шүү дээ. Хаалттай нэгэн. Тэгээд тэрийг үзэж чадаагүй, сонсож чадаагүй. Одоо энэ хэлмэгчдийн өдөр болонгууд телевизээр тэр нэг хэлмэгчдийн тухай ярьдаг шүү дээ. Тэнгүүт би тэрийг үзэж шахирдаг. Үнэхээр аав өрөвдөд. Аамаа 4 настай байхдаа үлдсэн юм билээ. За. Тэг хоёр дүүгээ үрэл өөр байхгүй. За аав нь болохоо байлаа гэж хэлээл тэгэл дээдийн нөмөргөө аваа ивцсэн. Яана. Тэгээд намайг ухаан орсон үед өвгийнхөө шарилыг хайж ин Улаанбаатарт ирсэн. Энэ одоо 70 давхарт. За. Тэг аав битэр амжилт олоог үнэхээр олж чадаагүй. Надад зааж өгөх гэсэн юм билээ. Өвөө нь энд байдаг гэж. Тэг 85 оны үед ирсэн юм а битээ. Тэгээд цаагаад үнэхээр олоогүй. Өөрөө баг байсан. Тэгээд сайн мэдхгүй. Тэрийг үзэж чадаагүй. Аав тэрийг ярьж чаддаггүй. Ээжигээ л ярьдаг. Миний ээж нэг том алагнуудтай цогцлмоо гэдэг сайхан эмэгтэй байсан гэж өөрөөсөө тэрийг ярьж бодож ярьж нөгөө шаналдаг байсан. Өвөг бол нэг ч ярьж чаддгүй айгаад. Тийм байсан. Тэгээ тэрийг үзэж чадаагүй. Тэгээ яг амьдрал нэг юм тохиолдсон. Би нэг хүүхэд байхдаа 10 жилийн хугацаа Бентэмрийн секцэнд явах гэж сагсны. За. Тэгээ тэр үед өмд хувцж байдаггүй. Аамаа олон жил өмсчихсэн Орос тийм нэг одоо доторх нь бүр илэгдээд өвдөг гарцсан цоорч нэг өмд. Миний хүү энийг өмсөө өгөөд гэхгүй юу. Тэгээ би жоохон голонгоо. Аваа би яаж юм өмд өмсөхдөө олон хүүхдийн дунд очиж намайг хүүхдүүд шоолж гэсэн чинь аамаа тэгж үгэлсэн. За. Миний хүү энэ өмд цоорхоо байх хамаагүй. Нөхөд өмсдөг юм аа. Хувцас хэрэггүй багтаал гоё байдгийг гэдгийг хэлчихсэн байхгүй юу. Тэгээд миний хүү өөрөө хэрэггүй хүн бай гэдгийг надад тэр үгээр хэлж өгсөн юм байна лээ. Би хожимоо ойлгосон. Надад тэр ухаарлын үг хэлсэн үгэнд. Тэгээ яг бидний амьдрал 5 6 хүүхдээ үнэхээр хөлийн гарын ганцад хөлийн дөрөнд хүргэсэн. Үнэхээр ачтай миний аав. Маш ухаантай тийм хүн байсан. Тэгээд 76 онд бас нэг юм болсон. За. Ээж би гуруулаа явж байгаа зам тээврийн осолд ороод. Яана та хэдэн настай вэ? Би 4 настай. За. Хүүхэд 4 настай. 4 настай хүүхдээс. Одоо энэ Сэлэнгийн Баянгол сумын тэр 2 даваа гэдэг юм а тэнд онголтоод мацикалтай үүрээр. Тэгээд бидний амийг аварсан хүмүүс болохоор тэр Дархан уулаа аймагт байдаг консулын бед гэж байдаг юм байна. Тийм. Консулын Оросууд юм уу? Тэр Оросууд гэсэн. За. Үүрээр өглөө явж исэн тэр хүмүүс таарсан гэсэн. Тэр үед одоо 85 6 ямар машин дэрэг баха. Тэр хүмүүс бидний амийг аварч бидний тусамж үзүүл тэр баруурагийн эмнэлэгт хүргэж өгөөд алтан гартай эмчнэр тэгээ би хамгийн хүнд гэмтсэн. Маш том хүнд гэмтэл аваад тэгээд үхсхийн хооронд би зөв айлын том хүү байсан. Тэгээ аав ээж маань миний төлөө бүхэл зүйлийг хийсэн байсан. Амьдруулахын тулд тэгээд яг хөө байгалаас ганц зүйл хатан дээр чулуутай үлдсэн аамаа зааж өгс. Миний хүү амьд үлдээд ингээ хатан дээр чулуу авч үлдсэн ш тэгээд одоо миний хатан дотор байдаг тэр чулуу. Тэгээд хатан тэр жижиг чулуу шаарч чулуу байдаг одоо. Тэгээд хөдөлгөхгүй тэр дотор ингээ дарахаар мэдэгдэн баруун хасар дээр байдаг. Тийм надад утсан том сойроо дуурсан миний амьд үлдсэн тэгээд тэнд миний ээж давхар би давхар байсан. За. Тэгээд хоёр их хөрөгт гарсан.
Одоо манай дүүнэр 50 үрж байгаа. Хоёр их ашгүй алдаагүй юм байна. Тэвээ ашгүй. За. Та тэгээ бүр тэр амьдралыг бидний төлөө бүхэл зүйлээр зориулж ээж аваа бидэртээ их одоо бүхэл хүүхдүүдийн төлөө хичээж яаж амьдарч ирсэн гэдгийг одоо бодохоор юу ядгийг одоо баярлдаг байхгүй. Тэгээ би тэнгэрт байгаа аав ээжигээ бодоод өөрийнхөө төрсөн өдрөөр аавдаа баярлалаа, ээждээ баярлалаа гэдгийг байн хэлж залбирдаг. Тэгээд бидний хажууд одоо байвал аав маань ээж маань 80 өрсөн хүмүүс байх байсан. Тэгээ бидний хажууд үргэлж байгаа гэдээ бидрийг тэнгэрээс харж дэмэнж явдаг та гэдээ би үргэлж дотроо баярлж явдаг байхгүй. Тэгээ би тэрийг бол аазгаа тохиолдол аавгаа буруутгахгүй. Ягаад гэвэл бид нар тийм зүйл тийм эрхэл зүйл байсан баг. Тэгээ яг тэр өглөө нөгөө хөдөө ахынтаа онцлоод өглөө эрт нэг цэргийн уучаас ажилдаа яраад явсан юм бэл. Тэгээд яагаад ч бид нар мэдэхгүй. Тэгээд нэг мэдсэн чинь бүгд талын нэг татсан байсан намар. Тэгэл тэр орос хүмүүс таардаа тэд нар бидэрт тусал үзэн эмнэлэг төргээ тэгээ бид амьд үлдсэн гэд. Тэгээд манай ээж төрсөн чинь 7 хоногийн дараа төрсөн гэсэн мэтгсэн чинь 2 ихэр хүүхэд гарсан. Тэгээ бид нар нэг бүгд нэг байгаа шүү дээ. За ястаа баярлалтай. За гоё үнэхээр гоё. Тэр бин дамирын хувцсыг өмсгөд лаамаа тэгж хэлж байна. Хүн хувц сурахаа гэж бодлоо миний хүн нөхчдийн хамгийн гол нь хэрэгүүл байх гоё байдаг ингэж. Хэрэгүүл хэлж. Тэгээ би тэрийг өмсч очиод харуулсаар хоцолж очиод тэнцээгүй. Тэгээ тэр нь амьдрал надад маш том сурвалж болсон. Тийм байна. Би одоо л тэр үгийг мартадгүй. Маань тэр үгийг надад ухааруулж хэлсэн юм байна гэдгийг ойлгодог байхгүй юу? Тэр хүнтэй үгээ тэгээд битүү үгээр хэлсэн юм билээ надад. Тийм байна. Тий, асар холын ингээ үгээр хэлсэн юм байна. За. Яардаг хэлж. За сайхан дурсамж хаваалцсан танд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. Баярлалаа. Та бүхэн амжилттай баярлалаа. За сайхан дурсамжууд хөрч ин да. Манай сарнаас арах бэлгээс цэцэн байна. Аавда би хайртай. Яасан сайхан сэдв бэ? Хэдий аав минь тэнгэрийн оронд байгаа ч гэсэн өргөл сэтгэл зүрхэнд үрдэл орших юм да гэсэн байна. За дараагийн сонсогч 9931-тэй дугаартай сонсортой холбогдлоо. 9931. Эмжил радио. Сайн байна уу? За орой минь түргий та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би бас тэгтээ дангуудаа сонсож олвчмаа. За. Миний аав бол байж одоо. За та хэд орчим насны хүн блэ? Би одоо яг 54-тэй. За танаа аав хэдтэй вэ? Манай аав өнөөдөр 82-тэй. За сайхан насалж байгаа юм байна. За. Би одоо яг тэ өнөөдрийн хүртэл наслахт маань эцгийн хайр гэдэг бол хамгийн халуун хайр байдаг. Тэгэлгүй яах вэ? Тий, тэр хүний буйнд өнөөдөр өдөрөө явж байгаа таа баярлдаг. Би ээжиг болохоор 2012 онд элгийн орт авдраар алдсан. Тий. Яг ихний сэтгэл бол эцгүүний сэтгэлээс илүү байдаг. Яг одоо 50-д болсон гэсэн үр ачаанаараа үзлээ. Тэдний хоёрын өнөөдөр сайхан хаалын үж байна. Одоо танаа аав хинтэйгээ амьдрах уу? Манай ахтай амьдарч байна зүг. За ах чинь хэд орчим насны хүн? Манай ах бол одоо би чинь 54 дэх миний ах 56 таа хүн байна. За. Бэрэгч хоёр манай өнөөдөр аваа явж идэв. Зөв. Гол нь бол яг гар дээр нь өссөн хүн бий байхгүй юу? Би ч одоо даханд би ч нэг настай тэр орд итгэл явдаг байсан. За. Манай аав ч төмөр замын хүн байсан юм л та. Зөв. Байсан, ажилладаг байсан. Төмөр замд насаараа ажиллаад манай улсад нэг 50 жил ажил хийсэн хүн. За. Тэгээ одоо яг дандаа дарга хийсэн хүн л дээ манай аав. Тэгээ одоо яг дээрээ нахта өөрөө дарга тэгээ доотхоод яадаг тийм өнөөдрийг болтол над өнөөдөр тэгээд нөгөө дарга хүн чинь дарга л байж юм биш үү? Тэгнэ. Ясны л вэ. Ер нь бол. Чи одоо чи тэгнэ ингээд юутай загсаад. Тэгээд өнөөдрийг хүртэл яг аавхаа тушаалаар явдаг байхгүй би. Одоо зэрэг юу гүйцэтгэл гэдэг. Тэрнтэй адилхан би аавхаа амьд угаад нь өнөөдөр би баярлдаг байхгүй. Тэгэлгүй яах вэ? Одоо ичээс бол намаа өнөөдөр 54 насны хүмүүс маань
ээж аав хоёр маань. Тэглгүй яг ээжигээ би орны хооронд алдсан ч гэсэн ичээгээ суугаад би өнөдөр явж байгаа. Ааха. За. За. Нөгөө нэг үнчлээ ганцаараа амьдраад ингээ явна шүү дээ. Аа. Тэгээ ганцаараа хүний амьдрал гэдэг маань ганцхан хэцүүтэй болчихд юм ээ өөртөө. Зөвхөн өөр төрөө юмыг хүлээж авдаг. Өөр төрөө боддог. Олон нийт нөгөө нэг юм тараан дугуй гэдэг асуудал байхгүй болчихсон юм. Тийм юм бэ тэгээд яг эцэг өвгөө би байхгүй гэдэг чанараар амьддаг юм. Зөв. За ойлголоо. За холбогцсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За оройг сайхан өнгөрүүлээрэй. За баяртай. За одоо бол утас авахгүй манайхаа бас комментуудаа уншиж өгөхгүй ингээд утсаараа их яриад байна гэдэг санал омдол ирсэн учраас одоо комментуудаасаа уншиж өгье. За би чинь дутуу төрөөд эмч хамаатан садангууд наад хүүхд чинь хүн болохгүй тэнгэр рүү эртхэн явуул гэж байхад маань үгүй хүн болтол нь явна гэд бүтэн 6 сар инкуатор твтүүлж байгаад хүн болгосон юм гэдгээ ээж маань сүү байхгүй үнэний сүгээр өсгсөн гэдгээ гэд манай Амина маань битсэн байна. За цэ ундрамаа орой мэндэ аавда маш их хайртай эрх шар охин нь гэсэн байна. За хишгээдээ гэж сонсогч аавгүй болоод 26 жилийг өнгөрөөжээ гэсэн байна. За наран цэцэг магсар залгаад аавыгаа магтмаар байна. Даанч уйланхаа болохоор ярьж чадахгүй байна гэсэн байна. За Коля ихчээс эхэлж уйлаад цараа ихчлүү орж уйлаад хэсэг гарлаа штэ гэсэн байна. За мөнх болт инх минь гэдэг сонсогч маань өнгөрөөд 28 жил болжээ гэсэн байна. За аавынхаа тухай дурсаж ярих гэхээр нэг ч үг хэлж чадахгүй ах та уулзаж чадалгүй явуулсан болохоор гэд мөөгий жаргал сайхан сонсогч маань битсэн байна. За Кира Минай аавыгаа сургуульд орохоос өмнө автын ослоор алдсан ч хизээч аав гэж санааширдгүй өгүүлдэггүй гэсэн байна. За сэтгэлийн хаттай хүн байна те. За оюун тунгалаг сосроо арам гэж сонсогч байна утсан байна. Эцэг эхийн хамгийн том жаргал үр хүүхдэрээ бахархах юм уу да? Аавдаа хайртай шүү. Хоёр биендээ эрхэлж өгдөг дөө гэсэн байна. Миний аав чинь мундаг хүндээ Монголын гол мөрөн урсгал усны химийн бүтцийг шинжилж докторийн зэрэг хамгаалсан анхны хүн шүү гэсэн байна. За энэ тэндээ сонсож байгаа сонсогч сайхнууд мэн уйлмаар байвал сайхан уйлаад аваа манахаа гэсэн байна. За сүгчмэг маань солонгосоос битсэн байна. Аавдаа хайртай аавын хайранд жаргаж эрхэлж өслөө. Ганц дээрлэж чаддаг хүн маань юм да. Дандаа нялхаараа байдаг охин нь аавдаа хайртай шүү. Хурдан эдгээрээ миний аав зөндөө санаж байгаа шүү охин нь гэсэн байна. За ялангуяа охтууд бидэнд аавын сургаал хайр халамж үнэхээр дутагддгийм байна гэсэн байна. За тэгээд Огийн сонсогч утсан байна. Минь намайг 5 нас арай хүрээгүй баг дүүг маань үлгийдөө байхад бурхны орондоо дэвссэн. Гэсэн ч бүдэг бадаг дүр төрх нь одоо ч харагддаг. Ээж маань 40 хэдэн жил ганц бие явж 7 охиноо өсгсөндөө. Одоо аав ээж хоёр маань байхгүй ч өрсөн сайхан амьдарч байгаа шүү гэсэн байна. За содном даржаа оюун цэцэг гэж сонсогчсон байна. Манай аав хүүхдүүдэд хайртай хүн байсан гэсэн самранд явж ирчгээд ах эгч нарын найзууд байрны бүх хүүхдүүд самар цариулаад тарааж өгдөг байсан гэж ярьдаг байсан. Бас шинэ жилээр байранд нүүж орж ирэхэд юмаа янзлахгүй хүүхдүүдийнхээ ёолкийг нь засаж өгнө гэдэл засаад ээжэд загнуулж байсан гэдэл дурсамж ах эгч нар ярьж байсан гэсэн байна. За ганган төгс сумья аавыгаа хамт байсан ч маш их санах юм да. Би юу н аавдаа хайртай шүү гэж хэлж үзээгүй юм бэ штэ. Аава хүн тандаа хязгааргүй хайртай шүү. Аав ээж хоёртой хоёуланд нь хязгааргүй хайртай шүү хүн гэсэн байна. За одоо л аавынхаа ачийг хариулъя гэж бодож байтал нэг л өдөр яваад өгсөндөө сайхан аавын маань дурсамжийг сэргээсэн сайхан нэвтрүүлэг байна гэсэн байна. За нэвтрүүлгийн эхэнд би уул нь маш гоё шүлэг уншиж өгч нэвтрүүлгээ эхлүүлсэн. Тэгээд харамсалтай нь бас нэг юм давхцаж яваад одоо юу явсныг мэдэхгүй байна. Тэгээд сайн сонсогдохгүй байна гэсэн. Тэгээд би нэвтрүүлгийнхаа төгсгөлд шүлгээ дахиж уншиж өгөөд тэгээд хамгийн сүүлд нь бүгдээрээ хамтдаа дуучин Нарангийн дуулсан аавдаа үнсүүлэхийн жаргал гэдэг гайхалтай гоё дууг сонсоод нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд хэрв та одоо аав чинь таны хажууд байдаг бол яг одоо уцаа аваад аав руугаа залгаад аваа хайртай шүү охин нь хүүн гэд нэг хэлчээрээ ингээд шүлгээ уншиж өгөөд дуугаа сонсгоод тэгээд нэвтрүүлгээ өндөрлөё. За ийм шүлэг
байсан юм аа тэр шүлэг маань. Үнэхээр гоё шүлэг байсан. Манай зохиолч гоё шүлэг авчирсан байлаа. Аавда би хайртай. Манан дондоор өглөө эрт малгай дүүрэн жимстэй ирнэ гэд уул өгсөөд явсныхан дараа уйлж билээ аавынхаа араас. Одоо ч амтагддаг ямархан шорвог огт мартахын аргагүй нулимс аянда хацар дээр хатсанч алсын уулыг ширтсэн хിവэр аав чалга бас жимс чалга амьдрал уулал дүнхийн хожим намайг малгайгаа аваад жимсэн явхаар хойноос уйлах огтмол шугалдана гэж яруу найрагч Батбаягийн шүлгээр нэвтрүүлгээ эхлүүлсэн. Тэгээ нэвтрүүлгээ бас төгсгий. Энэ хүрээд 2025 оны 9-р сарын 17-ны 5 гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар High Speed, хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ Sky Media хамтран ажиллалаа. Баярлалаа. Хөрвүүлэл эрхэм сонсогч та дуучин Нарангийн дуулсан Аавда өнсгөлийн жаргал гэдэг дууга бүтнээр нь хүлээн авч сонсоорой. Хамт байсан сонсогч танд баярлалаа.